За ойрт бичлэг хийсэнгүү би ямар ч ясны бичлэг хий. Гинт хийх боллоо. Энэ юу гэхээр би одоо хотын жолоонд анх удаа гарч ийн. Дүүгийнхаа машиныг унах гинт унахаар болоод би болохоор Багнуур тахта би машин гайгүй барьчдаг байхгүй юу? Тэгээд хотод болохоор анх удаа барьж байгаа юм. Тэгээд дүү ямар ч хэлсэн та нэг 50 унаад хүрээд ир гэсэн ямар ч хэлсэн одоохондоо бол айгүй гоё 50 явж юм. Яа оол ингээд нэг хотод ингээд машин бариад сурчвал оол надад бас амар хэрэгтэй байгаа байхгүй юу? Ногоон гэрлэнд амжичих нь. Яа ёндо орцсон шүү ногоон гэрлэнд амжицсан. Уул нь бол өнөөдөр нөө хагас өдөр учраас хөл хөдөлгөөн нэг машины хөдөлгөөн бага байгаа. Тэгж одоо бас айгүй айтайхан байгаад байгаа шүү дээ. Айгүй өөртөө ихтэй байгаа. Сандрахгүй 50 явчвал уул нь бас болох байхаа гэж боддоо явж. Айгүй чадна. Зя одоо ийштэй тий. Орой олцсон байна. Тэгээд орой ямар ч хэлсэн нэг жолоо барьж байна. Одоохондоо бол давгүй л явж байна. Түгжрээ ихтэй байна. Гол нь. Тэгээд орой ямар ч хэлсэн нэг юу жолоо бариад үзээдхий. Тэгээд ер нь бол давгүй шүү. Гайгүй барьчих шүү. Өөрөөр бас бахархаад штэ. Энэ амар олон юунд ингээл олон машин донд ингээл машин бариа явна гэдэг чинь бас их зөрөг шүү манайхаа. Тэгээд манай дүүнэр бас тэгэлээсэн та хотод ингээд машин бариа явуулж чадах уу матах уу гэл айгүйх тэгсэн. Би болохоор яг тухайн үед нэг амар итгэлгүй хэрнээ дотроо бол ингээл яг бариа явчмаар анх бол тэгээд барай явчмаар айгүй их санагддаг байсан. Тэгээд сүүлдээ ер нь бол ингээд дүүгийнхаа ингээд тэ машиныг ингээд дүүгээ машин бариад жолоо барай явж яхад ингээд хажууд нь суугаа явахаар ингээд бас за ер нь бол болох юм байна. Би бол чадчих юм байна. Машин барьж чадах юм байна гэсэн тийм дотор ингээд бодогдоод идэг гэсэн аахгүй юу. Тэгээд чаднаа л хүн чаднаа л гэх юм бол тэгэл чаддаг юм байна. Би ч бас анх те дөнгөж ингээл Багнуур ч бас машин цөөхөнтэй штэ. Тэгээд ингээд цөөхөн машинтай газар ингээд жолоо барих юм бол ерөнхийдөө сурчих болов. Ер нь бол барьчих юм байна, чадах юм байна гэсэн сүлд айгүйх бодол төрдөг гэсэн. Яасан мундаг ингээл бас магтаалыг авсан. Тэгээд яасан чинь нөө дүү баг хүүхдтэйгээ айланд байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс ирээд та бид хоёрыг аваатгаач гэд. Тэгээд би тэр хоёрыг авах гээд бас гэн орой шөнийн жолоо хийгээ явж байна. Одоо би юу яа замаа харуул. Зам бол ийм төгжрээд байгаа. Энэ одоо чулуу овоо штэ. Чулуу овоноос одоо аль хүртэл төгжрээд байгаа юм бол дөө сайн мэдхгүй лээ. За. Тийм бэ. За ямар ч гэсэн нэг өдөр бол машин барьлаа. Орой бас машин барьлаа. Тэгээ ер нь бол давгүй шүү. Өөртөө бол 100% сэтгэл хангалуун байна. Өөртөө бол би ерөөсөө энэ удаад 100 оноглаа. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэг хүртэл баяртай.